За намайг их буруугаар ойлгоод байна хүмүүс. Ингээ өөрийгөө сурталчлах байгаа гэж их шиг бусдыгаа муулдаг гэж шиг тийм биш шүү дээ. Юмд шинжлэх ухаанаар хандах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ би одоо манайх яадаг юм, манайх юу гэдэг, би юу гэдэг. Манайх ба шүү дээ технологийн компани, технологи хөгжүүлдэг гэсэн. Би өөрөө судалгааны ажил хийж байгаа гэсэн. Тэгээд энэ таануусын машин жишнийг янзлах гэдэг юм огт байхгүй. Гэтэ тэргүй би энэ судалгааны ажлын технологийн төслүүдийн энэ хөгжүүлэлтийн ажлууд ихтэй байдаг учраас хэр баргийн та хэдийн янзлах гад яагаад байгаа юм алах. Миний сэтгэл эмзэлэгдээд байгаа юм. Энэ биднээс юусэн юм шиг юм шинжлэх ухаанчаар хандхаа болчих. Зүгээр л одоо зүгээр хараар л одоо шашинчлаг байдлаар юмд хандаад байгаа учраас хэлээд байна л да. За тэгээд манай хаягийг бити асуугаад комментээр за энэ ямар үнэтэй вэ гэж бити асуугаад. Батраа тийм юм байна уу гэл. Бүх юм нь манай Facebook пэйж дээр мэдээлэл нь байж байгаа. Түшиг энержигээл орохоор бүх мэдээлэл нь байж байгаа. Хаяг маягийн ч байгаа. Одоо манай мэдээлэл хүртэл Google дээр ч байгаа. Google Map дээр ороод түшиг энержигээ бичих юм бол гараал ирнэ. Бүх юм нь байж байгаа. За тэгээ би яг юу хийсэн юм бэ? Яагаад энэ олон жил нэг юм ингээ яриад байгаа юм бэ гэж. Би шинээр ийм зохиосон арга аргачлалтай хоёр төрлийн шинэ аргачлал нэвтрүүлсэн зохиосон гэсэн үг. Тэр нь юун дээр одоо судлагдах нь юу юм бэ гэхлээр хуучин батарей аахгүй юу? Никл металл хайдрат элементийн хуучин батарей. За энэ дээр хоёр аргачлал нэвтрүүлчихэд байгаа юм. За хуучин батарейнаас ашиглаж болгохын гол нь ялгах хэрэгтэй байгаа байхгүй ашиглаж болгохын. Өөр 5 жил хүртэл ашиглах боломжтой батарейч байна. Энэ дотроо сайн ялгаж чадвал. Тэр ашиглах одоо аргачлал нь юу юм бэ гэж. Тэр нь миний одоо хэлж байгаагаар одоо бодит нөөц гэж байгаа юм би бодит нөөц. Тэр бодит нөөц яадаг юм гэхэлэр айгүй олон параметрыг харгалзаж үзчихэж бодит нөөцийг тогтоодог байхгүй юу? Тэгээд хүмүүс одоо ингэдэж штэ. За яг дараа нь эхлээд энийгээ ярьчих. За тэгээд хоёр дахь аргачлал нь юу юм? За эхний аргачлал нь энэ. За хоёр дахь аргачлал нь юу гэхэлэр энэ хэрэглэгч буюу хүн гэсэн үг. Машин унж байгаа хүн. Таанаас л мэдлэгтэй болох шаардлагатай байна. Нэгэн л хуучин юм хэрэглэж байгаа хуучин батарейтай машин унж байгаа юм чи. Тэрийг удаан унах аргачлал байна. Тэр аргачлал нь юу вэ гэхэлэр энэ одоо өндөр хүчтлийн одоо энэ батарейгаа одоо ингээ зүгээр байгаа үед нь хэвийн унж байгаа үедээ миний зохиосон шинэ аргачлалын дагуу үйлчлэгээ хийлгэмээр байна. Тэр нь тийм ямар нэгэн цэвэрлэгээ тийм биш шүү. За үндсэндээ ийм хоёр аргачлал байна. Танаас одоо хямдхан зардалтай бага зардалтай бай гэж бодож ивэл нэгэнт дэвдэрхэн тодорхой юм байхгүй наа батарейч. Гэх юм бол бага зардалтай бай гэж бодож ивэл энэ үйлчлэгээ хийлгээ миний шинээр зохиосон аргачлалын дагуу. Гэх юм бол батарейны зовлонгоос ангид байх гэдэг наа. Ингээд ийм хоёр аргачлалтай. За дараагийн сэдв рүү оръё. Тэгээд одоо энэ комментэн дээр одоо энэ янз бүрийн бичиж өгдөг нөхдүүд чинь нөгөө нэг батарей сервис одоо ямар центр одоо ямар юу одоо тэр нөхдүүд чинь шүү дээ одоо би чадныхаа. За өөрийгөө сурталч болно. Тэгвэл бусдыгаа муулах, дэмиштэй өхөө мундаг байж болно. Үнэхээр мундаг бол дамаа сонсоод очин шүүтэй гинэ. Над дээр очих гээд байх шаардлага байхгүй. Угаасаа дамаараа юма хийлгэж үзээд өчнөө жил би болж байна. Сүүлийн одоо 4-5 жил. Зөндөө хүмүүс ирдгийг. За тэгээд би тэр яагаад шүмжилж байгаа талыг хэлсэн шүү дээ. Юм сураад юм хийж болно. Гэхдээ бити энэ одоо бүр ингээд нэг лөөрийн шинжтэй болгоод байл гэж байгаа шүү дээ. Тэгээд өөрхийн миний ганц нэг хэдэн бичлэгүүдийг үзэн тэгээд тэрнийгээ дагуу дөөрэж илдэв янзын зохиож ярьцгаана. За тэгээ өөр нэг л бусдыгаа муусан ямар ч ашиггүй бичлэг оруулах юм авчих санаа байна уу гэд дуустал харлаа. Томорсон бичлэг хинт хэрэгтэй юм их юм мэддэг бол олигтой бичлэг оруулаач гинэ. Энийг юу гэж ойлгох вэ танаас? Биднес тэгэл одоо тайдан тархиг угаах гэж явж байгаа байхгүй юу? Бусдыгаа муулна. Надтай адилхан хүн байхгүй шүү дээ. Надтай адилхан юм үйлчлэгээ үзүүлж байгаа. Одоо тэг би бол үйлчлэг үзүүлэх гэдэг юм шиг өөрийнхөө одоо ийм судалгаа одоо технологийн хөгжүүлэлтэн дээр л юм хийж явж байгаа юм. Яг хуу зав зүдэрсэн нөхдүүдийн тусалдаг юм хийж өгдөг гэсэн үг.
Тэгээ би бусдтай адилгүй. Технологийн төвшинч манайх шал өөр төвшөнд байгаа. За тэгээ өөр юу вэ? Тэгээ энэ чинь томроод авах юм байхгүй. Зүгээр ингээд хайдыг харахаар аяа тэнэг байгаад байгаа байхгүй. Мянга юм яриад нэмэр байхгүй. Ерөөсөө юм шинжлэх ухаан чад хандхаа байцсан юмд бодиттой юм прагматик сэтгэлгээтэйгээр хандах хэрэгтэй байхгүй юмд. Тийм байхгүй болчиход байгаа байхгүй. Нэг азанд найдсан байдалтай. Биднес чи юм одоо юу гэдгийг 3 сая явуулахнаа шүү дээ, тэ. Урд хойд хөршгээд хичнээн хэдэн зуун сая амтаа тэр бумтай хүмүүс, тэр бум тэ амтаа хүмүүс юм. Биднес мэдлэг технологийн сураад тэрийг өөрсдөө хөгжүүлээд тэгээ эднүстэй ч өрсөлдөх хэрэгтэй байхгүй. Дэлхийн зах зээл рүү гарах хэрэгтэй. Ямаа сайн мэдэх хэрэгтэй. За ийм бодлоор юм хийж байгаа шүү. За тэгээд одоо олигтойхон бичлэг оруул яг яадгийн тэр мэрийга хэлж чад одоо баргалж чаддсан болох гэдэг байна шүү. Энгийн л одоо хэлээ л та. Таанаас ингээд машин зардаг бай гэж одоо баахан ингээд Land Cruiser за 200 300. А тэнгуут нэг нөхөр очиод өөний чинь би аавь. Үнэгүй аваад үнэгүй те үнэгүй аавыг очвол таанаас өгөхгүй шүү дээ. За ингээд таксинд галтур идэг бай. Машин чинь суугаад би очиод тийш очихгээд очиод хөргүүлчихэд мөнгө өгөхгүй буух уу? Мөнгөө л өгнө үстэй. Таанаас дэлгүүрээс талхаавна. Талхныхаа мөнгийг л өгнө үстэй. А миний одоо энэ хөрөнгө юу юм гэхэлэр мэдлэг واخхгүй юу. Тэгэл би таанаас өөрийнхөө сурсан зовж те өчнөө хөрөнгө оруулалт хийж зов зүг сударсан юм а тэгээ сурсан зүдэж сурсан юм а тэгэл үнэгүй хэлж өгöd ах уу. Мэдмээр бол энийг чинь би хэлж өгч болно шүү дээ. Ийм төрлийн бизнес хий те энэ одоо эсвэл одоо байгаа бизнесээ сайжруулъя гэж бодож ивэл тэр арга аргачлал технологи надад байгаа. Тэрийг угаасаа би франчайзаа хийдэг. Тэгээд миний тэ өгөх гэдэг одоо миний сэтгэл ханамж таарсан тэг хөрөнгө мөнгөө төлөх юм бол би тэгэл заагаал өгнө шүү дээ. Авсандаа аваад орох гэж байгаа юм ерөөсөө байхгүй. За ийм зөрүүнүүд байна. Тэгээд яг хөө би энэ юу яагаад байгаа шүү дээ. Мэргэжлийн төхөөрөмж гэдэг. Ерөн бол дэлхийд дээр мэргэжлийн төхөөрөмж гэж байдаг. Мэргэжлийн хүнч гэж одоо бас их хэлэхэд хэцүү. Ихэнх академик эд босто доктор профессоруд байгаа шүү дээ. Батарейтай холбоотой юм бол зүгээр яг мэргэжлийн засварчин те агрегат засварчиж байдаг юм уу, цахилгааны засварчин ч юм уу байгаа. Батарей гэдэг юм чи өөр аахгүй юу. Тэрийг одоо тэгээ ярихаар өөрсдөө мэргэжлийн болоо тэгээ мэргэжлийн баг том төхөөрөмж юм хийж байгаа гэж яриад. Ерөөсөө тийм байхгүй. Монголд мэргэжлийн хүн хэд байна? Би танаас хэлээ л таах. За одоо ингээд энэ жаргал дефакто гэдээ байгаа. YouTube бууц. Энэ YouTube бууцсан дээр энэ ардаа нэг ярьслага байгаа шүү дээ. Жилийн өмнөх хөрх 1800 хүн үтсэн байна. Энэ одоо Ил Саран туяа гэж судлаач одоо академик хүн бэ шүү дээ. Хүн байна. Энэ Брюс машины зай хураагуураас ямар элемент гаргаж авдаг вэ гэдэг нь ярьслага байна. Хэсэг нь зүгээр юм гэсэн үг байхгүй юу? За та бүхэн энэ ярьцлагыг олоод үз. За энэ 5-аас 20 сэрэг. За энэ эднээс хайдан онд юм бэ? Жилийн өмнө гэдэг чинь гарсан нэвтрүүлэг тэрнээс өмнө жил гэдэг чинь. За эднээс чинь 21 л 22 онд улсаас бүрийн судалгааны ажил явсан байгаа. Батарей технологи зөвшөөрөх гэдэг. За тэгээд тэр ажлын энэ ондоо манай шинжлэх ухааны академийн харьяа юу гэдэг лээ. Би бас нарийн нэрвчлүүд мэдэхгүй шүү. Физикийн хүрээлэн гэдэг байгаа. Тэр физикийн хүрээлэн дээр туршил судалгаа хийсэн байна. Тэгээ энэ дээр хийсэн хүн нь бол саяны хүн байна. За тэгээ өшөө бас манай нэг тийсийн доктор байгаа. Үндсэндээ яг батарей дээр судалгаа хийсэн гэх юм бол ийм хоёрхан л хүн байгаад байна шүү дээ. Тэгэхэд таанаас бол бараг л тэгээ гадуурчууд нэг гэд дүүрэн хүмүүс гараад ирсэн байгаа шүү дээ. Тэр байхгүй л гэж ойлгох. Би яад ингэж би бол өөрөө тустай хувийн өөрийгөө санхүүжуулаад өөрийгөө болгоод л өөрөөдөө л судалгааны ажил хийж байгаа гэсэн үг бодит амьдрал дээр одоо манай одоо энэ шинжлэх ухаан зарцуулж байгаа улсаас асуулж байгаа мөнгө чинь бага шүү дээ. Тэгэхээр эднүс маань одоо тийм үү том хэмжээний олон хэмжээндээ судалж чадахгүй шүү дээ. Энэ чинь бүх юм чинь цаана зардал мөнгөтэй байдаг байхгүй. За тэгээд тийм байна. За дараагийнх нь баталгаат хугацаа гэж яриад байгаа шүү дээ. Баталгаат хугацаа. Батарейны баталгаат хугацаа гэж юу вэ? За үйлдвэрээсээ хэрвээ шинэ батарей байх юм бол баталгаат хугацаа байгаад байгаа шүү дээ.
тэрийг яг юу гэж ойлгох юм гэдэг асуулт байгаад байгаа шүү дээ. За тэрийг юу гэж ойлгох вэ гэдэг нь юм гурван миний одоо тэ олж тогтоосноор юм гурван юм байгаад байна. За нэгт энэ номинал үзүүлэлтүүд тэр батарейны номинал үзүүлэлтүүд. Хоёрт cycle буюу цикл. Гуравт туршилт. Энэ гурвын үндсэн дээрээс баталгаат хугацаа гэдэг юм гарч ирнэ. За тэгээд энэ баталгаат хугацаа чинь бас үйлдвэрээс өгөхдөө тодорхой шалгууруудыг бас тавьдаг. Тэ? Ямар орчинд яаж хэрэглэх үү? Хэрэгжилж гин. За тэгээд ямар төрлийн үйлчлэгээнүүд хийдэг үү? Тэр бүгдийг чи харгалзаж үзээд ерөнхийдөө ингэ шалгуур тавьсан байдаг байхгүй юу? Монголын нөхцөлд бол айгүй хэцүү тэр баталгаат хугацааг хэрэгжүүлэх гэж. Ямар ч үйлдвэрлэгчээс яасан айгүй хэцүү байдаг байхгүй юу? Яг хөө биднээс энэ ч зүгээр яг ингээ хараар л яагаад байгаа. Тэгэл нэг очиж нэг амын авдаг нэг өөр ямар ч хийж байхгүй. Тэгээд намайг хэлээд байгаа чи чаддаг юм бол те чиний хийсэн юм чинь тэгээд тэр баталгаат хугацаатай явахаа нэмэх гэдэг байгаа шүү дээ. Зүгээр л миний энгийн хийсэн юмуд бол зүгээр хийдэг одоо тэр батарейнуудаас бол асуудал гэдэг баталгаат хугацаа авуулаа тэр жил мэлээ навал гэдэг шин. Өшөө бүр тэгвэл тэгээ яач л та. Одоо би судалгааны үр дүн нэгдлийн юмнууд одоо зүгсэрсэн байгаа шүү дээ. Тийм учраас би л одоо миний ялгсан одоо хамгийн сайн батарейнд би хамаагүй заа. Одоо тэр хятадын шинэ батарей гэдэг байгаа юмтай өрсөлдүүлээ. Хятад батарейтай миний батарей өрсөлдөе. Хятад батарей заа. Хятад за нэг нь минийх заа энэ үсэг тавьчихмээ. За энэ хятад батарей бид чи бүгд NI MH элементийн батарейнууд шүү дээ. Хятад батарей чинь тэр Японы одоо Япон Toyota те одоо ялангуяа яг наривчлан тэр Panasonic-ийн батарей шүү дээ. Тэрний техникийн үзүүлэлтийг дуурайж хийсэн батарей гэсэн үг. За энэ Монголд хэд гэж байна? 3.5 сая юу? За тэгээ 3 жилийн баталгаа өгнө гэж байна уу? За тэгээд юу гэж байна? 3-аас 5 жил мэл гэж яриад байна шүү дээ. 3-аас 5 жил. За би хамаагүй юмтай өрсөлдүүлээ. Би бас 3 жилийн баталгаа өгнө. 3 жил. 3 жил. 3 жилийн баталгаа өгнө. 5 жил явж болно. 5 жил явж болно. Би ганцхан шаардлагатай. Тэрийг хүлээн зөвшөөрч ивэл би 3 жилийн баталгаа өгнө. Тэгээ наа батарей 5 жил явна. Тэгээ миний энэ арга гаргачл ийм хэмжээнд хүрсэн байгаа шүү. За тэгээд намайг тэгээд чаддаг юм бол дэлхий рүү гар гэж. Би дэлхий рүү гарна, удахгүй гарна. Миний туршилтын ажлууд дуусаагүй байна. За дэлхий рүү гарах төлөвлөгөөгөө за дэлхий рүү гарах төлөвлөгөө стратеги энийгээ би удахгүй таанаас танилцуулна заа. За юм байна. За тэгээд дараа би хэдэн бичлэг энэ катлаад оруулна. Нийлүүлээд нэг бичлэг болгоно. Тэгээд та өөрсдөө үзээрэй. За өөр юм. Танасын батарей бол нэг ийм хэлбэртэй юм байж штэ камера за яг төмөр кейсэнд байлаа гэж бодъё. За тэгээд одоо нэг за энэ интерлок ингээ хийлээ. За ингээд дэлхийг өглөө. За тэгээд тестээ таарууллаа. За тэгээ ингээ үзэлтэй хэвэл 181 вольт. Зааж гин. За ингээд 181 вольт зааж гин. За хаанаас барьж байгааг нь харж байгаа биз. За ингээд над ком батарей чинь нийт өгж байгаа одоо байгаа энэ батарейны нийт вольт гэсэн үг. За тэгээд таанаас элдв янзын төхөөрөмж хэрэглээд байгаа шүү дээ. Тэр төхөөрөмж яг юу гэдэг юм гэж. За тэрэнд хэлээ. За наатах яа та нөгөө лампа залгадаа. Тэгээ аваад. За энэ ламп нь юм 15 ваттын ламп байна. За одоо ингээд цэнгийг гаргая л та. Цэнгийг гаргая. Англиар load гэж байна шүү дээ. За ингээд яах вэ? Цэнгийг гаргаж load ачаал л өгч гэсэн үг шүү дээ. За одоо авчих. Дахиад тестрээр үз.
За энэ бүх юмыг гэртээ таануус хийж болохгүй шүү. Аюулгүй байдлын үднэс би юм мэдж байгаа учраас л хийж. За яасан нэг 180 дэс 170-аас болцсон байгаа шүү дээ. За ингээд цэнгийг гаргалаа гэж бодъё. За тэнгуүтээ яах вэ? Цэнгэллээ. Тавуулна. За тэгээ цэнгэллээ гэж бодъё. Цэнгэллээ гэж бодоход тэгээ яах юм? Нэг юм л үйлдэл хийж байгаа шүү дээ. Цэнийг гаргалаа цэнгэллээ. Энийг юу гэж ойлгох вэ? Энэ зүгээр машин дээрээ ч өгдөг гэдэг шүү дээ. Ийм процесс явагддаг гэсэн. Зүгээр энийг бол cycle гэж байна. Cycle буюу цикл гэсэн. Инглигээд одоо тэгээд нэг хэдэн ампер үзлээгээд юу ч өөрчлөгдөхгүй. Би танаас хамгийн багаар энэ 15 ваттын ламп байсан бол 100 их чидэг ч юм уу Инглигээд ийм цикл хийлээгээд зүгээр болтдог гэд биш шүү. За юм байна. За тэгээд энэ интерлокийг танаас хамаагүй оролдоод байваа. Энд чинь нэг хэлхээ болгож байгаа ш. Энийг хэлхийг салгаж байгаа гэсэн. За ингээд салчихна гэсэн. За одоо ингээд тавиад үз. Нойл байгааз. А тэгээ юмныхаа жоохон зарчмуудыг ойлгох хэрэгтэй. За энийг айгүй их зарагдсан да. Монголд нэг батарей цэнгэлдэг, нөхөн сэргээдэг гэд нэг юм жижиг юм. Энийг тэгээ өнөөдөр нэг надад турших боломж олдоод туршваа хөрөх юм нэг хоёр батарейн дээр. Тэгсэн тэгээд хөрөх юм. Дэлгэцэн шатчих юм. Их тааруухан схемчлэлтэй circuitтэй юм байна да. Тэгээд яг энэ ийм байна. Энийг орчуулж үзлээ би сайн. Энийг орчуулж үзлээ. Эдгээр юу гэж байна? 12-оос 24 вольтыг ухаалаг цэнгэлэгч юм байна. 900 ампертай. За тэгээд 12-оос 24-өө өөрөө ингээд олчт юм байна. За тэгээд энэ дээр repair гэдэг тавч байна. За ухаалаг гэж байна өөрөө зогсдог гэж байна. Зогсохгүйгээр цэнгэлнэ гэж байна. За энэ бол зөвхөн 12 вольтоос 24 вольтын 900 ампер цагтаа ийм монголчуудын хэлдгээр бол аккумулятор цэнгэлдэг гэдэг нь ингээд батлагдлаа. За энэ одоо асаа та. Хамаагүй. За ингээд аслаа. Одоо ингээд дэлгэцэн шатсан ч гэсэн за одоо энэ юунд одоо ингээд юун дээр нь үзүүлээ. За ингээд гаргаж байгаа гүйдлийн үзье. Гүйдэл нь 14.5 гаргадаг юм байна ерөөсөө. Заавал. За тэнгуүтэй хардаа энэ ингэж шатсан сая. Асаалтай байж үж асаач ажиллаж. Тэнгуүтэй ингэж аль шатсан. Ингээд энэ дэлгэцэн шатчихдаг юм. Хоёр батарейн дээр л үдсэн чи. Олон шатах эсвэл баймаар юм. Ерөнхийдөө хийцэл нэг юм юм байна. Бохирол юм байна. Тэгээ яг бол гал хамгаалагч шатах хэрэгтэй. Тэр гал хамгаалагч нь байгаад байгаа байхгүй. За одоо ингэ унтраач юм. Тэнгуүтэй энэ унтраач. Тэнгуүтэй гал хамгаалагч нь байгаад байгаа байхгүй. Одоо энэ гал хамгаалагч нь энэ ингээд шатааг. Энэ тэгээд хамгаалтын систем нь ерөөсөө дэлгэцэндээ байдаг юм байна. Тэгээд иймийг хамаагүй хэрэгжилж яваа. Зөвхөн гал хамгаалагч нь өгж байгаа юм дээр л байгаа байхгүй. Канапын дээр л байгаа байхгүй. 3 утас өгц. Ийм итэм хамаагүй хэрэгжилж тэгээд өөрсдөө нэгэнд тэр мөнгөө өрн энийг авч дээрээс нь хамаагүй батарей цэтрээгээ эвдлэн. Тэгээд энэ тодорхой ингээд юм байд юм биш үү. Тэгэхээр тэг өөртөө сайн бодно. Энэ ямар ч тийм батарей цэнгэлэх ямар ч боломжгүй гэсэн үг шүү.
Одоо ингээд ярьсан би дахиад нэг юм хэлээд гэх юм. Өөлчиж. За тэгээд энэ маань одоо ингээд дэлгэцэн одоо энэ смартны шатчлаа шүү дээ. Тэгэнгүүт энийг танаас энэ дээр л дэлгэцэн дээр л ингэж гардаг учраас ингээд тэ 7.2 вольт 6.5 ампертай зэнэглэнэ гэж бодод нь шүү дээ. Тийм юм байхгүй. Тэр нь дахиад яаж мэдэж ийм гэхээр одоо ингээд за одоо ханаас хогийн өглөө за энэ ингээд ажиллаа шатсан байгаа шүү дээ. За ингээд зэнэглэлтийн өглөө бүр баг дээр нь тэнгуүтийн энэ ингээл ерөөсөө л 14 гарантай вольт шууд автоматар гаргаад байгаа байхгүй. Тэр энэ дэлгэцэн дээр гарч байгаа юм нь ерөөсөө хуурмаг л гэж би бол ойлгож байгаа байхгүй. Энэ угаасаа л юм эзэл нь ингээл хийсэн. Ягаад тэгэхээр генератор нэнэ шүү дээ. Тэгэхээр юу гэж ойлгох вэ? 912-оос 24 вольт 900 ампер цаг байсан шүү дээ. Тэнгүүд манай батарей чи яах вэ? 7.2 вольт 6.5 ампер цаг. Тэгэхээр маш өндөр ампер цагаа таавс батарейгаа дотоод дэлхийг шардаг байх нь шүү дээ. Нэг үр зэнгэлж ийн гэж бодохоор. За тайлбар нь тэгээд энэ байна шүү. Тэгээд энэ батлагдлаа шүү. Дараа нь бит янз бүрийн юм яриад байгаа. Одоо энэ ингээд унтраач. Энэ ингээд сэнсэн зогсож байгаа. За юм байна. Бол унтраачингууд яаж чинь 0 руу очиж. 0 руу очиж. За өөр юм.